сүүлийн 5 жил улсын төсөв дээр 1 төгрөг тавигдаагүй. Хэвээр байгаа. Одоо би дахиад саналаа өгсөн. Яаж батлагдахыг мэдэхгүй байна. Санал дээр 58 тэрбум гэж яваа. Нэг заашгүй шийдэх ёстой зүйл энэ жижиг дунд үйлдвэрлэл энэ хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд бүсчилсэн зээлийн бодлого гаргахгүй бол явахгүй юм байна. Баруун бүсийн зээлийн багц гэж тусна гаргаад, баруун бүсийн жижиг дунд үйлдвэрийн зээлийн багц гэж тусна гаргаад, тэр нь зөвхөн тэр хүрээндээ хуваагддаг, ашиглагддаг байхгүй бол илүү нэг чадах сайтай, нөхцөл сайтай аймагуд тэр гол зээл дээр ороод байна. Тэгэхээр энэ бас нэг юм гомдол дагуулад байгаа зүйл их энэ жил их анзаараглаа. Тэгэхээр энэ эх жил энийг засахын тулд бас их хурдтай хамтран ажиллах шаардлага байна. За ноосны үйлдвэр Баян үлгийн хуучин ноос бэлтгэх үйлдвэр байгаа. За энэхэр сайдын микрофоныг хэмжиж өгье. Яамны бодлого бол үйлдвэр барихгүй байна. Үйлдвэр барих хөнгөлтэй зээлийн их усрын шийдэж өгöd байна. Үнэхээр тэнд Баян үлгийн аймгийн бизнес эрхлэлдэг аж ахуйн нэгжүүдээс энэ үйлдвэрийг босгохыг зээл авъя гэвэл яам бол бүх бодлогын дэмжиж өгөөд арилжааны банкудад уламжлаад дэмжиж өгнө. Их усрүүд байгаа. Тэгэхээр энэ бол нээлттэй. Төр бол ноос угаахгүй, арьс ширэлдэхгүй. Энэ бол цэвэр бизнесийн байгууллагын хийх ажилд бол тэнд оролцож болохгүй гэдэг улсын хурлын тогтоолтой байгаа. Нэрлэнгийн төсөв батлагтаа маш хатуу хоригдсон шүү дээ. Гадаадын зээл тусламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн хөвшлийн хийх болцоотой ийм хөрөнгө оруулалт бизнесийн үйл ажиллагаанд улсын төсвийн мөнгөөр орж болохгүй гэдгийг бүр үүргэжүүлсэн байна. Тэгэхээр ингээд тэр чинь болохгүй байгаа юм. Үнэхээр зарим зүйл дээр яхаарахгүй төр ороод хийх шаардлагууд байгаад байгаа юм. Тэгэхээр энэ 26 оныхоо төсөв дээр бүгд энэ дээр бас анхаарад явъя. Тэгээ түүхийдийн үнэтэй байх ганц бодлого бол за нэмж хариулах нь Номин саад нэмж хариулъя.